Ховд аймаг нь 87,000 гаруй хүн амтайгаас нийт хүн амын 40 гаруй мянга буюу 49.7%-ийг эмэгтэйчүүд эзлэж байна. Үүнээс 19,000 буюу 43.2%-ийг төрөх насны эмэгтэйчүүд эзлэж байгаа бөгөөд тэдний дунд өвчлөлөө жирэмсэн үеийн эрсдлүүд өндөр гардаг байна. Тухайлбал 0-5 насны хүүхдийн эндэглийн 12.23%-ийг амьдрах боломжгүй төрөлхийн хөгжлийн гажгийн шалтгаанд нас баралт эзлэж, амьд төрсөн хүүхдэд бүртгэгдэх гажгийн тохиолдол жил бүр нэмэгцээр байгаа юм. Тиймээс их хүүхдийн эрүүл мэндийн нөхцөл байдлын талаарх нотлохоон зориулсан тусламж үйлчилгээ чухал байгааг үндэслэн бүсийн онцлог хамчилгааны төвийн эмэгтэйчүүдийн их хэмжин ансалмаа гэрэл сүрнээр санаачлан 3D 4D хитавын эхо аппараттай их барих эмэгтэйчүүдийн ховд мэд хувийн эмнэлгийг байгуулан нээлтийн үйл ажиллагаагаа зохион байгууллаа. Ховд мэд эмнэлгийн нээлтийн үйл ажиллагаанд Ховд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Сандаг сүрэн, Жаргалан цумын засаг дарга Гандан Поврон, Эрүүл мэндийн газрын дарга Мегмар Суран, бүсийн онцлог хамчилгааны төвийн захирал Амар Жаргал болон эмч мэргэжилтнүүд Ахмад эмч нарын төлөөлөл ард иргэд оролцож эмнэлгийн хамт олонд ажлын амжилт хүслээ. Ховд мэд эмнэлгийн жирэмсэн эхчүүдийн үзлэг, хяналт, ургийн эрт оншилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт, ургийн гажигаас сэргийлэх тусламж үйлчилгээг чанартай хүртээмжтэй үзүүлэх, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг дэмжих ба их барих эмэгтэйчүүдийн чиглэлээр үйлчилгээ явуулах юм. Аймгийн нийт төрөлд жилдээ 2100-аас 2300 орчим төрөлт байдаг. Сүүлийн жилүүдэд бол энэ эрсдэлтэй төрөлтийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа. Мөн дөтөг төрөлтийн тоо бас нэмэгдэж байгаа. 2017 оны байдлаар бол дутуу төрөлтийн хувь 6% хүрч ингэж өссөн байгаа. Мөн 0-5 насны хүүхдийн эндэгдлийн дотор судалгаа хийж үзэхэд 12.2% нь амьдрах боломжгүй төрөлхийн хөгжлийн гажгийн шалтгаанд нас баралт эзэлж байгаа. Мөн амьд төрсөн хүүхдэд бүртгэгдэх гажгийн тоо нэмэгдэж байгаа энэ төр эдгээр үзүүлэлтээс энэ эмнэлэг байгуулагдаж Ховд аймгийн нийт нөхөн өчгөр насны эмэгтэйчүүдийн дунд жирэмсний хяналт, үзлэг, ургийн эрт онцлогоо, зонглон тохиолдох эмэгтэйчүүдийн өвчний урьдчилан сэргийлэлт дэмжлэгээ онцлогоог хийх үйл ажиллагаа явуулахаар болж байна. Энэхүү эмнэлгийн эмэгтэйчүүдийн их хэмж их барих гэсэн 3 хүний орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд эмэгтэйчүүдийн өвчин, жирэмсний үйл явц, ургийн хөгжил гажгийг эрт үед онцлож хянахад чухал шаардлагатай хамгийн сүүлийн үеийн 3D, 4D хитавын эхо аппаратаар үзлэг онцлогоо хийхээрээ Ховд аймагт анхдагч нь болж байна. 4D эхо ашиглаж байгаа. Энийн гол давуу тал нь юу юм бэ гэхээр ер нь бол ургийг эрт хугацаанд нь ургийн хэвлэл дотроо байгаа гажгийг онцлох ийм ач холбогдолтой Ховд аймагт анх удаага 4D эхо орж ирж байгаа. Энэхүү Ховд мэд эмнэлэг үйл ажиллагаагаа явуулж ирснээр Ховд аймгийн эмэгтэйчүүд тэр дундаа төрөх насны болон жирэмсэн эмэгтэйчүүд их ургийн нарийн мэргэжлийн оншилгоог орон нутагта цагаалдлгүй хийлгэх боломж бүрдэж байна. Нөгөө талаар нэгдсэн үндэсний байгууллага Монгол улсын засгийн газраас хэрэгжүүлж буй их нэраа нөхөн өрчмийн эрүүл мэндийн хөтөлбөрийг орон нутагт амжилттай хэрэгжүүлэхэд чухал ач холбогдол өгнө гэж мэргэжлийн байгууллага эмч мэргэжилтнүүд үзэж байна.